За сайн байцгаана найздаа. Би нөгөө нэг онгоцны буудлын дээр ирсэн байна. Бид хоёр ерөнхийдөө Ханоид 12 тонлоо. Тэгээ 12 тонохдоо ерөнхийдөө стрим тэгээд нийтрийн ажил хийсээр адил ерөнхийдөө таарлаа. Тэгээд одоо яг Хочимин руу Ханоис Хочимин руу нисэх гээд хүлээж байна. Өнөөдөр бол 21-ний 12:50 болж байна. Ерөнхийдөө 12 өнгөрч болохоор 21 болсон. Тэгээ одоо очиод Хочиминд ерөнхийдөө 7-8 хоног бах. Тэгээд ерөнхийдөө мэж ингээд хүлээгээд байж байна. Тэгээд тэгээд би нэг Вьетнам найзтай боллоо. Миний хамгийн анхны Вьетнам найз. Тэгээд за сайн байцгаана найзуудаа. Бид нар Хочиминд ирлээ. Тэгээд бүр үүрээр орж ирсэн л дээ гүндээ. Тэгээд үүрээр энэ буудлал руу болохоор 2-оос ерөнхийдөө чек-ин хийх байсан. 2-оос орох ёстой байсан. Тэгээд 2 хүртэл байхгүй нэг зүгээр нэг буудлал орж арайж моолж хоноод тэгээд ерөнхийдөө дараа нэг иймэрхүү буудлалд орж ирсэн байгаа. Тэгээд энэ буудлал маань бол ерөнхийн нэг иймэрхүү ийм наастай, ийм галтгоотой, ийм амар энэ буудлаа орё гэсэн чи энэ орохгүй гэж солиорсоор байгаа. Тэгээд ийм хоёр давхаар тэгээд энэ доороо нэг ийм ортой амар урлагийн мэдрэмж өгдөг буудлаа. Тэгэхөө ёо амар guys тэгтээ жоохон амар юм шиг тиймэрхүү буудлаа. Тэгээд энд бол хэд хоногоор 7 хоногоор авсан байж болоод энийгээ туцлаад маргааш эндээс гарахаар боллоо. Тэгээд тэр мөр одоо бомбод хууларсан байна шүү дээ. Ерөнхийдөө аимшигтай байна. Тэгээд ямар ч гэсэн энэ дээр өнөөдөр оройд хоноод бит хоёр тэгээ маргааш ерөнхийдөө өөр буудлал руу явахаар болсон. Тэгээд ямар ч гэсэн сонирхолтой явж л байна. Тэгээд өнөөдөр хэдүүлээ жоохон гарч Хочиминий ерөнхийдөө гадуур ямар хаана гэдгийг харцгаая. Тэгээд let's go. Let's go. Show guys. Энэ бэрэнд Андреас энэ нүүн энэ яаж юм хотлоо шааж байгаа юм. За тэгээ bye guys. Тэгээд танаас тийм түлхүүрийг яаж энэ байрны түлхүүрийг хийдэг яриад байна. Ингэж ийм түлхүүрээр бид нар яга төгждөг. Тэгээ энийг ингээд буцаад түлхээд тэгээд эдрээ ингээд сайхан солиод яа найдвартай. Энэ аим найдвартай. Одоо ингээ манай хаалга яг нэг зостон таамаг манай нэг юм баяа. Ингээд ингээ хөөрг ингээ Happy house guys. Okay, let's go. That's good. Awesome man. That's the watch that person. Yo, Spain. Энэ л одоо Хочиминий шоу маягийн годом. Шоуны годом байна. Яа. За guys танаас аим сонирхолтой юм харуулъя. Тэр бол энэ цараа минь машин тоосон. Энэ бол миний Хочимин унаа. Би унаагаараа гангарна. Би энд унаатай бол хөлтэй хүн хардаа guys. Гал зуу. Ингээл миний ч унаа. Йоо, дэн энэ нараа гал зуу шүү guys. Гал. Яа ингээл яваад ажтай найзуудаа. Let's go. Яа ингээл ой ямар юм гэлээ нэг walking street руу орж ирж байна да. Ерөнхийдөө бүр тэнд болохоор яг ордог хэсэг нь байна. Энэ хэсэг одоо үүдний хэсэг нь байгаа. Тэгээд ерөнхийдөө
Энэ одоо л оройн шоуны голом гэсэн үг. Тэгээд нэг иймэрхүү унга ийстэй байна. Ерөнхийдөө гоё юм байна. Тэгээд нийлэн хөл хөдөлгөөнтэй бас байж үзэхээр нь одоо бол дөнгөж 8 болж байгаа. 8 өнгөрч байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө нийлээ иймэрхүү хөл хөдөлгөөнтэй байна. Тэгээ энд бол ерөнхийдөө янз бүрийн шоу шингээ нэтэрээ. Өстой юу л бол юу байдаг юм шиг байна. Тийм байна. За тэгээд хэдүүлээ явж үзтгээ да. За нэг ийм нэг нүүн дээр дайрмик хийгээд идэв штэ. Иймэрхүү газар ирсэн байна. Энэ дээр болохоор иймэрхүү шууд нөгөө нэг газар нээж байгаа тэгээд дайрмик хийгээд идэв гэх байна. Ямар ч нэг иймэрхүү байна. Яа одоо энэчнээс дайрмик авсан юм. Ямар хөө байх юм гэдэг байна. За нэг иймэрхүү юм байна. Clock hands spin, but time bends in this world of ours. Some days stretch like rubber bands, others fly like shooting stars. Elastic hours, they expand and shrink. Memories blur faster than you think. My moment's forever, the next just a blink. In this elastic time, we sink or swim. Lasted years now, seasons change so fast. Time's a river flowing queer. The future's now the past. Tick-tock. За би өнөөдөр болохоор ерөнхийдөө зүгээр ингээд гадар явж байгаа. Тэгээд энэ Нотр Дамын сүм байна. Тэгээд энэ сүмний Копен гинэ.
Тэгээ ерөнхийдөө ийм их юм байна. Яг нь ерөнхийдөө гаднаас харахад бол гоё юм. Тэгээ нэлээд олон хүмүүс байна. Тэгээд мань чи өнөөдөр одоо болцож байгаа яг үнэ. Окей. За энэ бол үнэхээр харагдаад гоё харагддаг юм байна. Тэгээд явчихваа. Миний болцож байгаа. Лайк. Бас нэг энэ ягаан сүм дээр ирсэн байна. Тэгээд ер нь олон сүмүүд байдаг юм байна. Энд бол бүх юм нь ягаан юм байна. Ягаан. Авгүй байна, гоё юм байна. Чи тэгээд дуун уу болж байна. Hi guys, өнөөдөр бол 12 сарын 23 өдөр байна. Тэгээ би танарт Хоочин Минд ирээд ерөнхийдөө ямар байранд байгаагаа харууллаа. Тэгээд ерөнхий бол өчигдөр баг энэ байранд орж ирсэн баха. Тэгээ нэг л хонж байгаа. Тэгээд энэ байрны ерөнхийдөө дотор ямар хуу гэдгийг нь харуул. Энэ бол одоо Airbnb буюу апартмент маягийн байр байгаа. За тэгээд ийм надад тогооны хэсэгтэй. Тэгээд энэ бол living roomтэй. За тэгээд энэ том ерөнхийдөө өрөөний хэсэг нь гэх юм ааш зочны өрөө гэдэг чинь. За тэгээд энэ цаана мэдээж нэг ийм балконтой, зурагттай. Тэгээ ийшээ яваад энд нэг ийм нойлтой, тэгэнгүүтээ энэ ч нэг ийм онцлогын өрөөтэй. Энд бол би амарч жоохон бохор авах шиг байна. За тэгээд энд бол салтаж байгаа. Энэ бол өөр нэг бас онцлогын өрөө. Энэ дотроо тусдаа бас юм нойлтой. Тэгэхээр иймэрхүү нойлын өрөөтэй байна. Тэгээд иймэрхүү байр болж ирсэн. Энд чинь нэг Монгол мөнгөөр хоногийн одоо нэг 100 төгрөг юм уу? Тий. Тэр хавцаа ерөнхийдөө байгаа ах шүү. За тэгээд ерөнхийдөө Хоочин Минд ирээд энэ чинь өнөөдөр бараг 2 дахь өдөр нь болж байна да. Ерөнхийд давгүй гоё байна. Яа тэгэхээр айгүй одоо 12 сарын 23-ны өдөр чи одоо өвөл штэ. Тэнгүүд гадаа мадаа яг үндэ маш тийм халуун дандаа 30 эдийн хэмээн халуунтай байгаад байгаа. За тэгээ манайх бол 27 давхурт байгаа. Тэгээ энэ өнгөрөө нэг юм гол ч юм уу энэ одоо юу ч мэдгүй нэг энэ нэгтэй нэг онцол биш байгаа. За тэгээд иймэрхүү байрнаас нь төв нь бол энэчнээс нэг 2-3 км-ийн цаана байгаа. Тиймэрхүү байранд орж ирсэн байна. За тэгээ энэ чинь энэ байранд бол бид хоёр ерөнхийдөө 28 хүртэл баг байх баха. Тэгээд ерөнхийдөө дараа нь юу болохыг бас сайн мэдэхгүй байна. За тэгээд байрны танилцуулга бол юм хөө. Өнөөдөр гарч яваад ерөнхий жоохон бас жоохон гадар явах бах. Тэгээд маргааш нөгөөдрөөс бас тэгж байгаа нэг өдөр яг гоё юм хүм үзэж харж явъя гэсэн бодол байгаа даа. За тиймэрхүү байна. Тэгээ өчигдөр guys та нар хэрвээ энэ бол яг энэ влогыг үзэж байхад өмнөх гэсэн оруулж магадгүй. Өчигдөр бол маш гоё өдөр болсон байгаа. Тэгээд тийм та нар баг хэлүүлдэхгүй мэдсэн баха. За тэгээд юу болохыг үзцгээе. Үргэлжлүүлээд бичлэгээ үзээр яг одоо бичлэг дээр лайк болон subscribe дараарай guys. Thank you. Яа, өнөөдөр арай ингэж гадуур алхаж байна. Энэ бол одоо энэний хамгийн том одоо алхдаг болон гэх юм уу? Нүрийн хөлчлэн гэдэг. Тиймэрхүү нэг ихтэй одоо офистэй байгаа. Тэгээ ингээд ерөнхийдөө бүр цаанаа гэдэг ингээд за тэр харагдаа самбар. Тэгээд энэ ч бас нэг сокетсээр вайфай болоод байна. We don't want the time.
Нэг амар өндөр санагтай. Амар өндөр санагтай. За өнөөдөр нэг юм манай энэ амьдарч байгаа хойч өмнө амьдарч байгаа байрны ойролцоо нэг юм Латте март гэд байд юм байна. Тэгээд ийш орж ирээд энэ нэг дахь хорт. Ер нь мартуудын моолцоолын ер нь нэг дахь хорт нэг юм хоол иддэг те өөрөө сонгоод нэг хэд хоолнуудаа авдаг. Тиймэрхүү гэсэн хоол нэсэг байдаг. Тэгэхээр тэндээс би нэг юм fried rice, chicken нэг юм шүл тэгээ юм 70 гаралтай нэг юу байдаг шүү дээ. Ол авч идлээ. Тэгээ сата зайг цаана бүр тэмцэн нэг ламена газар орсон битгаар тустай хоол юм. За тэгээд өнөөдөр бол ингэж өнөөдөр гэхдээ амар оройс ирсэн. Ер нь бол орой 9 тонтохгүй орой 40 унтаад оройс ирээд байгаа. Одоо ер нь тэрийгээ жоохон засъя гэж бодож байгаа. Тэгээ ингэ битүү хоол мод байдаг. Саяны бичиг хэрэг орж нэг юм авлаа. Энэ бол нэг хүнд юм хийж өгч байгаа. Энэ сатаж явж байна. За тэгээд сэлмэг тэнгэр бас яг иймэрхүү тэнгэр ер нь гарч марахгүй бас ер нь ховор юм аа тий. Тэгээд иймэрхүү тэнгэр харсан ч бас гоё санагдаж байна. Одоо бид хоёр буцаад байр суугаа явж байна. Тэгээ өнөөдөр одоо пүүл мөл орж магадгүй. Манай пүүл бол одоо тэр харагдаж тэнд байгаа. За тэгээд явж энэ да өнөөдөр 12 сарын 24 өдөр байна. Монголоос гарснаас хойш үндсэндээ 20 хонцож байгаа юм шиг байна. 18 хонцож байгаа юм байна. Монголоос гарснаас хойш 18 дахь хоног дээр явж байна одоо. Тийм байна да. Амар асгарсан бороо орж байна. Бороо асгарсан юм байна.